Сүүлийн үед интернет орчинд нарийнхан бэлхүүсээрээ олонний анхаарлыг татаад байгаа бодибилдингийн тамирчинг мэдээллийнхээ энэ хэсэгт онцлон хүргэе. За тэрээр анх 15 наснда фитнесээр хичээллэж эхэлсэн мөн залуу хүн фитнес модель юм а. Түүний хувьд бусад хүмүүс өөрийг нь яаж хэрхэн хүлээж авах нь чухал биш. За өөрийнх нь хүсэл мөрөөдөл хамгийн чухал гэдгийг хэлж байсан юм а. Түүнийг Нарангоо гэдэг 18 настай. Тэрээр ерөнхий боловсролын сургуульд суралцдаг. Анх 15 настайдаа фитнесээр хичээллэж эхэлсэн. Фитнесээр хичээллэж эхэлсэн шалтгаан нь турах эсвэл тамирчин болох зорилготой байгаагүй. Харин эрүүл зөв амьдралын хэв маягтай болох зорилготойгоор хичээлжээ. Тэгвэл Нарангоогийн тууштай хичээл зүтгэл түүнийг ийхүү өөрчилсөн юм. Би бас саяхан нөгөө сошиал дээр өөрийнхөө зураг тавиад тэгсэн чинь ерөнхийдөө бол мөрчин том байна, нуруучин том байна. Тэгснээр амар нарийнхан бэлгүүстэй байна. Ерөнхийдөө бол яг ихэнх массыг харахаар баг 90% нэмэгтэй хүмүүс исэн л та. Тэгээ өөрөөсөө яг тийм биеийг мөрөөддөг байжж тэгсэн хэрнээ яагаад ингэж үгүйсгээд байд юм бэ? Тэ. Энэ бол ерөнхийдөө хэвийн үзэгдэл байхгүй юу? Яг Монголдоо л жоох ингэж байгаа болохоос шүү дээ. Яг гадаадд бол зүгээр л яг ингэ л байх ёстой. Тэ. Ер нь бол яг хүн болгон бараг фитнесээр хичээллээд би галбарны зүг байх ёстой гэж үздэг. Тэрээр анх фитнесээр хичээллэж байхад түүнийг гадуурхах, шоолох хандлага гардаг гин. Харин түүний хувьд тууштай хичээллэж цаашид олон улсын тэмцээнд оролцох гээд түнд мөрөөдөл их учраас хүмүүс хэрхэн хүлээж авах нь чухал биш гэдгийг хэлж байлаа. Мөн өөрийнх нь бид ямар ч гаж зүйл байхгүй хэлж байсан юм. Тэрээр фитнесээр хичээллэж хоолны дэглэм бариад нарийнхан бэлхүүстэй болжээ. Өөрөөр хэлбэл 50 см бэлхүүстэй болохын тулд түүнд бэлтгэл сургуультаас илүү хоолны дэглэм хамгийн хэцүү байсан тухайга ярьлаа. Тийм хоол ерөнхийдөө яг хэвлэл бэлхүүсний тарихын хувьд бол хамгийн чухал гэдэг шүү дээ. Тэгэхгүй тэгээ зарим хүмүүс зөвхөн нэг хоногт алим иддэг ч юм уу те. Тэгэнгүүт ингээд хамаг тархашаа нундаг. Тэгээ нэг хоногт мах иддэг ч юм уу те. Тиймэрхүү үйлдвэрлэлүүд харагдаад идэг. Тэр бол маш буруу байдаг. Тэгээд бас яг ингээд харахад те өөртөө ингээд яг юмд зорж тууштай байж чадаагүй хүмүүсийг тэгж муусах зав байд юм болоо те. Би тэ өөр коммент ингээд уншаад суух зав байхгүй амар завгүй ингээд гүйж хат. Миний төлөө бүр ингээд зургийг минь хараад бүр ингээд нэг хүртэл хараад те нэг хүртэл ингээд шүүж байгаа хүмүүс нэг бодлын бас баярлмаар юм шиг. Тэрээр одоогоор хотын аврах шалгууруулах тэмцээнд орохоор бэлтгэлээ базааж байгаа юм. Харин цаашид энэ спортыг орхилгүй олон амжилт эзэн болох зорилготой юм а.